3 дахь хөршийн бодлого гэж бол Монгол улс баримталдаг. Тэгээ 3 дахь хөрш Европын холбоонд бол 3 дахь хөршийн томоохон төлөөлөл Польш улс мөн. Тэгээд урд нь бол дандаа юм шинжлэх ухааны хүний мэрэгжлийн хүсэл сонирхол дээр тулгуурласан геологийн судалгаа дээр ажилладаг байсан бол одоо энэ судалгаагаа хамтарсан байдлаар хайгуул хийж хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх зэсийн мөнгөний ховор металлын энэ дээр хамтарч ажиллая гэдэг энэ одоо санаа уриалгыг бол Польшийн талдаа нэлээд ярьлаа. Тэгээ Монгол улсын жижиг одоо гэдэг зах зээл биш, бүгд найрамд хятад орд улс гэх том зах зээл байна. Ингээд энэ бүс нутагт бол уул уурхайн бүтээгдэхүүн дээр хамтарч ажиллах орон зай бол их том байна. Хоёр дахь нэг чухал зүйл төр хөдөө аж ахуй. Тэр хөдөө аж ахуй бол Польш улсын Европын холбоонд бас тэргүүлэгчдийн нэг, ер нь дэлхийд ч бас тэргүүлэгчдийн нэг. Жижиг оврын өрхийн хэмжээний сүв боловсруулах тоногдох өрөмжүүд. Тэгээд бас төвлөрсөн фермийн аж ахуйн технологи гэдэг Монголын онцлог таарсан байдлаар нэгдүгээр технологи тоногдох өрөмж нийлүүлэх, хоёрдугаарт зарим машин механизмын үйлдвэрлэлийг Монголд оруулж ирж хамтарч хийх. Тэр машин механизм бол бас хөдөө аж ахуйд их өргөн дэлгэр хэрэглэгддэг. Ийм зүйлсийг бол нэлээд анхаарч байна. За гурав дахь нэг маш чухал зүйл бол Монголын уламжлалт ангаах ухааны эмийн болоод эрүүл мэндийн үйлчилгээний одоо аль хэзээний Польшууд танил болоод тогтцсон юм үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр энийг цааш нь дэлгэрүүлэх Европын холбоо болоод дэлхийд Монголын уламжлалт ангаахыг дэлгэрүүлэхэд бол энэ Польш Монголын харилцаа маш чухал үүр болж байна. За тэгээ энэ жил бол ялангуяа Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Уламжлалт ангаах ухааны хөгжүүлэх тухай. Тэгэхээр энэ зарлиг гарснаас хойш уламжлалт ангаахын салбарын хүмүүст бол бас их хүлээлт төрүүлсэн. Бид нар улсын хурал дээр их том хилцүүлэг зохион байгууллаа. За тэгээ саяхан бас засгийн газрын тогтоол гарлаа. Тэгэхээр энэ тогтоолыг одоо энд байгаа уламжлалт эмч нартай танилцуулж ерөнхийлөгчийн зарилгийг гардуулж өгөх үйл ажиллагаа сая сайхан боллоо. Монголын уламжлалт ангаахын эмч нар бол нэгдүгээрт хүний сайн сайхны төлөө одоо үйлчлэг үзүүлж байгаа. Хоёрдугаарт энэ бол Монголын соёл, монголчуудын одоо оюуны баялагын төлөөлөл болж дэлхийн нийтэд одоо Монголын 3 дахь хөршийн бодлого чинь жинхэнэ бодиттой хүн хоорондын харьцаагаар хэрэгжүүлж байгаа ийм хүндтэй хүмүүс. Тэгэхээр энэ ажил дээр бол төрийн бодлогын дэмжлэг бол хэрэгтэй. Тэгээ энэ удаагийн айлчлал дээр улсын хурлын гишүүн Гамма, Үүрийн Туяа, Жанга бэлгээд тэгээ зол жаргал надтай хамт ингээд дөрүүлээ айлчилж байна. Айлчлал бол маш богино хугацаанд маш их зүйлийг амжууллаа. Элчин сайд маань бол маш ирч хүчтэй. Элчин сайд оюун дээр бол зохион байгуулалт хийж бас мандаж ажиллаа. Тэгэхээр бид нар олон одоо улсын хурлын Польшийн парламентын байнгын ороод тэгээд дид сайд нар парламентын дид спикер гэдэг ингээд маш их уулзалтууд хийлээ. Дээрээс нь хөдөө аж ахуйн тоногдох хөрөмжүүд, уул уурхайн тоногдох хөрөмжүүд, Польшийн бас томоохон зэсийн нүүрсний далд уурхайн гүний техник тоногдох хөрөмж үйлдвэрлэдэг, бизнес хийдэг бүс нутгуудаар нь бас явж байна.